За манай байгууллага бол цогц хөгжлийн үндэсний төв, нийгэмд үйлчлдэг төрийн бас байгууллага, ашигын бус, хараа тусаар үйл ажиллагаа явуулдаг. За 2011 оноос хойш ингээд 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Залуучуудын төрийн бас байгууллага. За манайх бол судалгааны социологийн судалгаа хийхээс гадна дөрвөн төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. За үүний маань нэг бол засаглалын хөтөлбөр байдаг. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол бид 2020 оноос эхлээд United Info Hub буюу UIH нэмийн захим талбарыг ажиллуулж эхэлсэн. Тэгэхээр энэ талбар дээр бол бид 2021 он захим талбараа нийснээс хойш Монгол Улсын хурлын гишүүдийн чуулганы эрдэсийн мэдээлэл, за мөн хөрөнгө оруулгын мэдүүлэг, санаачилж ажилласан хууль, за дээрээс нь нэмээд хууль эцэслэн батлахад энэ гишүүд дэмжсэн үү, татгалцсан уу гэх мэдээллүүдийг ил болгохоор ажиллаж эхэлсэн. За энэ хугацаанд бол бид нэр эдгээр мэдээллийг авахын тулд бол Монгол Улсын их хурлын хамгийн газар руу нийтдээ 4 удаагийн өрсөлд 2 удаагийн гомдол хүргүүлсэн байдаг. За жишээлбэл бид улсын хурлын гишүүд хуулийг эцэслэн батлахад дэмжиж гин үү эсвэл татгалзаж гин үү гэдэг мэдээллийг ил тод болгооч гэсэн хүсэлтэд бол жишээ нь 2021 онд 2 жилийн хугацаанд өгсөн 4 гомдлоо хүсэлт байна. За тэнд бол жишээ нь гишүүн тус бүрээр энэ мэдээллийг гаргадаг учраас өгөх боломжгүй. За аль эсвэл их хурлын чуулганы нэгдсэн тэмдэглэлээс та бүхэн энэ мэдээллийг авч болно гэх зэрэг хариу ирж ирсэн. За сүүлд өгсөн гомдлын хариу эрэхтэй бол та бүхэн Монгол Улсын их хурлын архивд орж ийм мэдээллүүдтэй бол танилцж болно гэх зэрэг мэдээлэл өгч ирсэн байна. Тэгэхээр иргэд сонгогчид бол Монгол Улсын үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу за мөн энэ мэд хэрхийг баталгаажуулсан нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар бол өөрийнхөө сонгосон төлөөлөгчийг өөрийг нь төлөөлөөд их хурлын чуулган дээр ямар санал өгж байгааг бол мэдэх бүрэн хууль ёсны бол эрхтэй. Зүй ёсны ч эрхтэй. Тэгэхээр бид бол энэ мэдээллийг ил болгосноор улсын хурлдаа тавих иргэдийн хяналт өөрийгөө төлөөлж ажиллаж байгаа улсын хурлын гишүүдийг ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх боломж гарч ирнэ гэж зорж. За эцэст нь бол бид нар хуулаараа ингэж яваад хуулаа биелүүлэхгүй байна. Их хурлын хамгийн газар бол энэ мэдээллийг гаргаж өгөхгүйсэн учраас захиргааны иргэн шүүхэд гомдол гаргасан. За гэвч захиргааны иргэн шүүхэд энэ гомдлыг хүлээж аваагүй. За бид нар мөн дав заалдаад Монгол Улсын их хурлын хамгийн газрыг энэ мэдээллийг гаргаж өгөхийг даалгаач гэдэг юм хүсэлт тавиад бол одоо тэр маань бол биелээгүй. За ингээд энэ бүх үйл ажиллагааны эцэст бол зөвшөөрлийн үндэсний төв төрийн бас байгууллагаас энэхүү мэдээллийг ил болгохоор олон нийтийн дэмжлэгтэйгээр нөлөөллийн ажлыг эхлүүлээ гэдэг ингээд одоо эхлүүлээд 2 дахь 7 хоног дээр энэ үйл ажиллагаа маань явж байна. Энэ үйл жишээ нь Монгол Улсын их хурлын хамгийн газар болон Монгол Улсын их хурлын дарга Зандан Шатар тай гэсэн юм өргөдлийн загварыг бид гаргасан. Мэд хэрэгтэй гайнаар. За энэ мэдээлэл өргөдөлтөөр бол иргэд өөрсдөө нэр хаяг утасны дугаараа бичээд улсын хурлын хамгийн газарт хөргүүлснээр өөрийнхөө мэд хэрхийг хангах юм нөлөөлөлд нэгдэж байна. За ингээд бид нар эхлүүлсэн цагаас хойш бол манай энэ аянд бол нэгдээд за 100 гаруй өргөдлийг бол Монгол Улсын их хурлын дарга болоод хамгийн газар руу хөргүүлсэн. За төрийн бас байгууллагууд мөн нэгдэж улсын хурлын гишүүдийн хууль баталгад өгсөн саналыг ил болгоё гэдэг юм шаардлагуудыг бол хөргүүлсэн. За ингээд энэ нөлөөллийн ажлын үр дүнд бол эхлүүлээд явж байгаа энэ үр дүнд бол Монгол Улсын их хурлын хамгийн газраас бол биднийг хүлээж авч уулзъя гэдэг хүсэл тавиад бид нар бол улсын хурлын хамгийн газрын дэд дарга Батбаатар гэж үнэтэй өчигдөр бол уулзсан. За энэ уулзалтын үеэр бол та бүгдийн тавьж байгаа шаардлага зөвөө. Тэгээд удирдлагуудаа танилцуулаад энэ мэдээллийг ил болгох талаар бол ажиллая гэдэг саналаа хэлсэн. Тэгээд манайхыг бол энэ аянаа ер нь бол ингээд бид хэд ил болох учраас ингээд өндөрлөөч гэдэг саналыг тавьсан. За бидний хувьд бол энэ мэдээллийг өөрсдөө авах бол бидний зорилго биш. Монгол улсын иргэн сонгогчдаа өөрийнхөө сонгосон төлөөллийг ямар ажил хийж байгааг таныг төлөөлөөд тэнд ямар хуулийг дэмжиж байгаа эсвэл таныг төлөөлөөд ямар хуулийг дэмжихгүй аваа гэдэг мэдээллийг авах хэрэгтэй. Тэгэхээр тэр мэдээлэл ил болсон цагт бол бид энэ аянаа бол өндөрлөнө гэдгээ бол бас аль биесээр мэдгдсэн юм. За ийм зүйл болсон. За өнөөдөр Монгол Улсын их хурлын чуулганы хуралдаанаар Монгол Улсын их хурлын дарга Зандан Шатар энэ мэдээллийг бол ил болгох нь зүйтэй. За тийм учраас холбогдох шаардлагатай бол хууль журмуудаа өөрчлөлтийн за төрийн бас байгууллагууд иргэдээс ирсэн энэ олон өргөдөл шаардлагын хариуд бол бид энэ мэдээллийг бол ил болох болно гэдгийг бол албан ёсоор сайн мэдгдлээ. Тэгэхээр иргэд өөрсдөө нэгдэж чадвал өөрсдийнхөө эрхийг хууль ёсны дагуу хамгаалж чадах юм бол бас үр дүнд хүрдэг гэдгийг нэг сайн жишээ болж байна гэж бол бид энэ хүрээнд бол харж байна. Ингээд та бүхэн энэ мэдээллийг ил болох хүртэл мэдэх эрхтэй аянд нэгдээд Монгол Улсын их хурлыг за цаашд бол энэ төрийн эрх барих бүх байгууллагуудыг
иргэдийн өмнө нээлттэй байх, ил тод хариуцлагатай байх. За эцсийн үр дүндээ иргэд хянснаар Монгол улсад бол парламентын улсын хурлын гишүүдийн хариуцлага дээшлэн, ёс зүй дээшлэн иргэдийг төлөөлөх тэр чиг үүрэг нь бол илүү үр дүнтэй хэрэгжих боломж хүртэнэ гэж бид нар харж байгаа. Монгол улсын үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 17 дугаар хэсэгт Монгол улсын иргэн нь төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлаа хамгаалуулах нууц тамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх хүлээн авах хэрэгтэй гэж заасан. Тэм учраас энэ мэдээллийг шаардах авах хэрэгтэй байна. За нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 7 дахь хэсэгт нийтийн мэдээллийг ашиглахад хууль зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах хэрэгчлөөг хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод нээлттэй байх, хүн хуулийг итгэхэд хуулиар хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй болж авах нөхцөлийг бүрдүүлнийг заасан. За ийм учраас гишүүдийн хууль баталгад өгсөн саналын мэдээлэл нь нууцд хамаарахгүй. Харин улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль түүнийг дагалдуулж гаргасан журмын зарим заалтуудад бол хуралдааны тэмдэглэлийг албажуулах, нийтлэх, архив шилжүүлэх хугацаа гээд зарим нэг хүндрэлтэй асуудлууд байдсан байна. Энийг одоо улсын хурлын тамгын газар зэгцлэхэж олон нийтэд ил тод болгохыг үүрэг даал оруулж байна. Дэгийн тухай хуулинд шаардлагатай бол одоо хуулинд өөрчлөлт оруулж болно. Жишээлбэл дэгийн тухай хуульд санал хугаалтын дүнг нэрээр биш тоо хуваар хуралдааны товч тэмдэглэл тусгана гэж заасан байгаа. Тэгээ хуралдааны тэмдэглэл нээлттэй байдаг, архив шилжих гэж тэр чинь шивж оруулна, хянан, редакторлон, засан тэгээд нэг сарын дараа архив шилждэг, архив нээлттэй байдаг. Тэгээ ийм хугацааны юм зөрүү гараад байдаг учраас бас төрийн бас байгууллагуудаас тэр дор нь авч явах юм шаардлага байдаг. Энэ бүхэн чинь төрийн протоколын нарийн үйл явц байх учраас бүгд нэгтлэн шалгаж явах хэрэгтэй ийм нэг процедурын асуудлууд байна. Хуралдааны тэмдэглэл дуу дүрсний бичлэгтээ гишүүд хамгийн газар ажилтнууд бол шууд за бусад байгууллагын ажилтан албан тушаалтан тамгын газрын эрхийн наримчгийн даргын зөвшөөрснөөр архивтай танилцж болно гэж заасан байт юм байна. За зөвшөөрөл авч архивтай танилцдаг юм журам байна. Тэр энэ журмыг өөрчлөх хэрэгтэй. Мөн хуралдааны тэмдэглэл хөтлөх журмаар тэмдэглэл нь хууль одоо эцэслэн баталсан даруйд биш. Зохих хяналтын шатыг дамжсны дараа, ёс зүйсний дараа нэлээд хугацааны дараа албаждаг юм байна. Тиймээс шаардлагатай бол энэ мэт журамсан заалтуудад өөрчлөлт оруулад нийтийн мэдээлэл ил тод байдлын тухай хуулиа хэрэгжүүлж эдгээр мэдээллийг ил тод байлгах шаардлагатай гэж үзэж байна. За өнөөдрөөс эхлээд гишүүдийн эрдэсийн мэдээ хууль эцлэн баталгад өгсөн саналын мэдээллийг ил тод болгож иргэний мэд хэрхийг хангахыг ёс зүй сахилга хариуцлагын байнгын ороо улсын хурлын тамгын газарт үүрэг болгож байна.